Ялангуяа боловсрал их чухал үүрэгтэй тий. Гэтэл манай боловсролын системийн доголдол руу аль эсвэл бидний одоо оюутан залуучуудад хүргэж байгаа тэр боловсрал чанартай бус байгаагаас болоод залуучууд маань гадаад орныг их зорж байгаа тий. Тэнд очиж боловсрал эзэмшисхийн сан гэж хүсэж байгаа хүмүүс ч ихсэн их байна. Энэ тал дээр ямар бодолтой вэ? За тэгэхээр би ингэж боддог л доо нөгөө юу гэдэг сурагч нас гэдэг бол илүү хүнийг юу гэдэг маш сайн төвчээртэй суугаас сурчдаг тий. Багшийн ямар нэгэн зааж байгаа зүйлийг анхаарлаа төвлөрүүлээ сурчдаг. Тэгээд юу гэдэг те төвлөрөөд суугаад зааж байгаа зүйлийг ингээд өөртөө сайн хүлээж аваад тэрийг ингээд бодоо сурчдаг тийм л зүйлийг би сурч наснда сурсдаг болов гэж боддог. Төвчээрт те оюутан болоод хүн илүү бие дай сурсдаг болов шүү. Тэгэхээр бие даагаад ямар нэгэн зүйлийг боловсруулдаг те тэн дээр ингээд ямар нэгэн ирж хайдаг сургалдаг ич зовдггүй те мэдхгүй зүйлээ шудраг найзаасаа ч юм мэддэг хинээс асуудаг те энийг яадаг юм бэ те ингээд нэг нөгөө Гамбатбар гэсэн өнөө байдаг шүү дээ нөгөө чи мэдхгүй гэдэг одоо асуулаа хэд нэг л удаа энэ гондор нь мэдхгүй хэтлээ хэрвээ чи асахгүй бол насан туршдаа энэ гонд орох болно гэдэг. Тэгэхээр юу гэдэг асуулт сургаж ирж хайдаг юм цаг байх гэж боддог. Тэгээ энд чиглэсэн тэр Монгол жишээ нь сурч явах хэрэгтэй бол сурч байхад нь Монгол хүн болох боловсролыг хүүхдүүдэд олгох хэрэгтэй. Монголоо мэдэх боловсролыг олгох хэрэгтэй. Өөрийгөө ирж хайдаг боловсролыг олгох хэрэгтэй. Оюутан болоход нь илүү бие даадаг боловсролыг илүү боловсруулдаг ямар нэгэн зүйлийг ингээд судалдаг, шинжилдэг ийм боловсролыг оюутан болоход нь илүү олох хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр манайх ч нөгөө нэг юу гэдэг илүү нэг Орос школ гэдэг утгаараа нөгөө хүнийг нэг дээр нэг хүнийг тэнцүү хоёр шүү дээ. Тэгэхээр ингэж хэлэн удаа маргааш шалгалт байдаг байхгүй. Нэг дээр нэг хүнийш хоёр гэдэг тийм. Зарим нэг одоо ус орнуудыг хүчтэй усрын боловсруулал нэг дээр нэг хүн нэг тэнцүү хідвээ яваад ирээд тайгаад олоод мэдээд ирээрэй гэж. Тэгэхээр зарим хүмүүс нэг дээр нэг хүнийг тэнцүү хоёр юм байна. Зарим нь гурван юм байна тий. Зарим нь нэг ч юм байж гэдэг юм. Янз бүрийн хариу ирнэ шүү дээ. Багшаа би мэдсэнгүй ч гэдэг юм уу тий. Зарим тэгвэл тоомтын хувьд л нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр юм аач гэдэг юм тий. Ийм мэдлэр ингэж тийм хүний нөгөө оюухнаа задлах боломжийг илүү бүрдүүлж хэрэгтэй. Тэгэхээр би одоо босрол сошиал ухааны сайд ч гэсэн өөрсдөө төлөө залгуу хүн боллоо. Өөрсдийн шинжилгээгээд сайхан зүйлүүдийг бас хэлж ярьж байна. Би бол цаашд бол одоо сайхан өөрчлөлт, босрлын өөрчлөлт би гаргаж өгч байгаа. Гадаадд явж суралцсан өөрийгөө хөгжүүлэх гэдэг зүйлийг би бол бас дэмждэг л дээ. Монголын маш олон одоо мундаг залуучууд гадаадд суралцаад дэлхийн том корпорациудад ажиллаад юм SEO хийгээд те ингээд үнэхээр ингээд лидер нь болоо явж идэв юм билээ. Гэтэл харин би тэр хүмүүсээ буцаж ирээд Монголд ажилласаа гэж боддог. Харин буцаж ирээд ажиллахад нь юу хэрэгтэй вэ гэхээр энэ чихэн төр засгийн бодлого хэрэгтэй. Буцаж ирээд ажиллах боломжийг бүрдүүлж хэрэгтэй. Нэгдүгээр тэр хүмүүсийн хангалттай сэтгэл хангалттай салингийг бүрдүүлж хэрэгтэй байна. Ажиллах таатай орчныг нь бүрдүүлж хэрэгтэй байна тий. Тухайн тэр мэргэжлэгтэн чиглэсэн тэр одоо ажлын байрыг өнөөдөр бид бэлдэж өгөх ёстой. Ингэснээр Монголын залуучууд одоо Солонгосын хөгжсөн шалтгаан тэр гэдэг чинь Америк руу, Герман руу, Англи руу оюутан залуучуудаа явж одоо суралцуулаад буцаж одоо татаж ирээд тэгээ ажилласан. Тэгээд тэнд өнөөдөр тэр том мундаг тий одоо Toyota тий тэр Японд тэр одоо юу гэдэг Солонгос тэр сайн нэг ч юм уу тий Hyundai ч юм уу тэр том корпорациудыг Samsung-ыг Солонгост бий болгож өнөөдөр дэлхийн зах зээл дээр өсөлдөж байна. Гэтэл Монгол өнөөдөр Солонгос бол ямар нэгэн газрын баялаг гэж байхгүй. Гайхамшигтай олон тийм мал гэж байхгүй. Тэгвэл Монгол бол өнөөдөр гайхамшигтай газрын баялагтай энэ сайхан талаар дүрэн бэлдсэн малтай гайхамшигтай үүх түүхтэй тий. Тэгэхээр бахарх зүйл маш олонтой тий сайхан тал утгатай сэнгэх хөстэй энэ утгаараа цэлмэг тэнгэртэй энэ утгаараа юу гэдэг Монголд одоо юу гэдэг тий бид нэр одоо аюул жуулчлалын чиглэлээр одоо хөгжлийг авчрах энэ чигсэн залуучуудын сайхан ажлуудыг санаачлыг их маш тийм хийгсэн тийм бодол байдаг л да. Тэгээд заримдаа чадахгүй гэхдээ айгүйх тийм өндөр хүсэл тэмүүлэл бол надад байдаг хийгсэн тийм хүсэл тэмүүлэл байдаг. Тэгэхээр энэ ус орны хөгжлийг бол яг залуучуудаа бид хөгжүүлэх хэрэгтэй. Хүний хөгжүүлсэн ус орн л би хөгждөг гэж боддог. Тэр утгаараа өөрийгөө ингээд бас хөгжүүлэх гэж тэгээд Монголоос гараад яваа суралцсан гэж бодохоор бас ингээд энд ингээд илүү ингээд юм хиймээр санагтаад ингээд байдаг шүү дээ. Надад чинь 2 дугаар курст би гадагшаа яваад суралцаж илүү одоо тий явах тийм боломжч байсан 4 дугаар курсэд өсөж байсан тий дандаа л байдаг. Гэхдээ илүү юу гэдэг ингээд Монголдоо ингээд залуучдаа төлөө ингээд ажилламаар санагдаад ингээд байдаг шүү дээ. Энэ бол хүний хөгжил гэж ярьснаас хүний хөгжилд боловсрал дийлэн хүүргийг гүйцэтгэх тийм үү аль эсвэл ухамсар дийлэн хүүргийг гүйцэтгэх тийм болов боловсралтай хэрнээ ухамсаргүй ч гэдэг юм уу одоо нийгэмд амьдрах байр суурь олж чадаагүй залуучууд бас их олон харагдчихжээ тий. Хичнээн боловсрал эзэмшсэн ч гэсэн ухамсар дараагаас болж нийгэмд үзүүлж байгаа бас сөрөг нөлөөнүүд ч гэсэн нэг харагдаад байна. Тэгэхээр би энэ дээр юу гэхээр юу байл та юу гэдэг хиймээр маш сайн одоо хиймээр маш сайн нэг одоо сурч хэлж шүү дээ.
тэрний хэрвээ ухамсарыг төлөвшлөөгөөл нөхөр бол цөмийн зэвсэг хийгээд хорт бодис хийгээд амир им хийгээд тий вирус тархын хийгээд энийг нийгэмдэр гаргаж ирээд маш олон хүмүүсийг сөнөө шүү дээ. Ирээдүг сөнөө шүү дээ. Тухайн үеэ сөнөө, бос орноо сөнөө. Гэтэл тэр хүнд маш гайхамшигтай сайхан ухамсарыг төлөвшүүлээ. Би бол ухамсар хангалтч хэлж байгаа. Ухамсар нь илүү үгүй. Ухамсарыг төлөвшөөд хүн байх, хүн чанарыг төлөвшүүлсэн бол зөв тэр босрлыг, зүрх сэтгэлийг тий тэр бусдыг ямар нэгэн зүйлийг инэрэн хайрлах тий тэр одоо зүрх сэтгэл төлөвшүүлсэн бол тэр хүн одоо юу гэдэг тий имжлэхгүй байгаа тэр өвчний эсрэг юм бүтээн. Өнөөдөр ямар нэгэн нийгэмд хэрэгтэй тэр маш олон үүсэх хэрэгтэй тэр нано технологийн тэр олон тэр их одоо тий шинэ одоо шинжлэх ухааны нийлтүүдийг хийн. Энэ утгаараа хүндрэлтний төвөнд төвшил авчирн олон хүмүүс даасж байгаа нийгэмдээ сайн сайхныг гэрлэгээ явуулах болно. Энэ утгаараа юу гэхээр ингэж жишээ авах гэхэд хүний ухамсар гэдэг бол хамгийн чухал гэж би боддог л доо. Тэгэхээр хоёулаа боловсролын талаар, ухамсарын талаар ярьлаа тий. Гэтэл одоо бас нэг зүйлийг ярих дутуу үлдээд байна. Яагаад тэгэхээр бидэрт дээд боловсролыг эзэмшсэн хүмүүс их байгаад байна. Гэтэл одоо таны түрүүний авсан бүгд найрамд солонгос улсын жишээн дээр гэхэд өөртөө түүхий байхгүй хэрнээ гаднаас оруулж ирээд тэрийг боловсруулад нэмүү өртөг шингээгээд гадаадад гаргадаг тийм. Харин манай улсын хувьд бол түүхий эдэн байна. Үүнийг дотооддоо боловсруулад нэмүү өртөгтэй болгоод ингээд гаргах юм бол дотоодын нийт бүтээгдэхүүн ч гэсэн өснө гэсэн юм хандлага байгаа. Гэтэл тэр салбар руу орж ажиллах залуучууд маань хайчаад байна. Ихэнх залуучууд дээд боловсрол эзэмшээд байдаг. Яг тэр уул уурхаач гэдэг юм уу, нарийн мэрэгсэн арай жоохон дунд шатны гэсэн мэрэгжилтийг эзэмших залуучууд ховор болчиход байна. Нийгмийн эцэг сайтанууд нь болохоор дарах зэрэг болъё, би тэргүүн болъё гэсэн хандлага илүүх байна уу гэж бодоод энэ тал дээр харилдаг. За тэгэхээр би бас Солонгост ингээд одоо бас тодорхой хугацаанд амьдраад ингээд байж утсан. Тэнд тэгэхэд юу гэдэг Солонгост ингээд захын одоо дүүрэг дээр нь байгаа бүр гэр оролт юм ч магадгүй Монголоор гэр оролт тий бүр захын тосгонд байгаа төрдөн байгаа юмны үн яг нэг байдаг. Одоо юу гэдэг сникерсэнд 1000 төгрөг гэж ивэл одоо юу гэдэг манад бол ингээд толгойд ч гэсэн 1000 хөдөө юу гэдэг тий эрдэнэт ч гэсэн 1000 айл бүр эрдэнтийн нэг сунд ч гэсэн 1000 гэсэн үг тий. Тэгэхээр энэ бол би нэг бодлоор төрөөс бодлогоор дотооддоо тэр одоо гадаадын ямар нэгэн одоо таны гэдгээр гадаадын тэр ямар нэгэн бирээд тэр одоо бүтээгдэхүүнийг оруулж ирээд патентийг аваад дотоод үйлдвэр бий болгоцсон. Тийм үедээ тэр үнийг нэг үнээр зардаг болгоцсон. Тэгэхээр энийг төрөлсөхийн бодлогоос барьдаг болсон юм л. Тэрээс Монгол бас ийм зүйлүүдэд нэвтрүүлэх одоо зүгээрээ би бодож байгаа одоо хэрэглэгчийн эрх шиг хамгаалалтыг гээд тэмцээд байгаа одоо манай дараагаас энийг би хийгээсэй гэж бодож байгаа. Энэ үнний асуудлыг тий манайх ч ингээд хаа газраа хүн хүссэн үнээрээ үнийн юм зардаг тий энэ бол бас нэг бодлого юм бас үнийг хөөрөлт энэ бол одоо хүний хүмүүсийн амьдралд маш их одоо сөргөөр нөлөөлдөг гэж боддог хамжиргаанд. Тэгэхээр гадаадд тэр байгаа залуучуудаа ирээд тэр өнөөдөр Монгол тэр сникерс үйлдвэрлэх, Монгол тэр машин үйлдвэрлэх, Монголд Монголиа гэдэг гар утас үйлдвэрлэх тий магадгүй миний өсч байгаа костюмч яг үндэ одоо Монгол шилжих тий тэгэхээр магадгүй Монголиа мэдэн Монголиа гэдэг миний өснөр костюмыг маш гоё стил имижтэй тэг хийгээд өчтдөг ийм одоо чадварлаг хүмүүсийг бид гадаадаас урагшуулна Монголд сурж болно шүү дээ юм бол тий бос чанар боловсролынхаа чанарыг улам сайжруулад шилдэг сайн багш нараар тий багш нараа чадваржуулаад боловсруулаад тий гэхдээ тэр хүмүүсийг босруулсан ч гэсэн таны хэлдгээр ажлын байрыг бий болгох хэрэгтэй. Монгол жижиг дунд үйлдвэрийг бий болгох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр үүдээ бид нэр одоо энэ оюутлогоо, тавантлогоо гэж бас өчнөө орд газруудаас орж иж байгаа асар их одоо хүн мөнгө байгаа тий. Зарим нь бас үр цэгэлтэйч орж ирж байна гэх тий. Гэхдээ бид нар хамгийн түрүүнд Монголдо хэдэн сайхан үйлдвэр байгуулсаа гэж би дотроо боддог. Үнэхээр ингээд энэ хүмүүсийн амьдрах боломжийг бүтүүлж өгөөсөө, амьдралын баталгааг бий болгож өгөөсөө. Өндөр цалин авч байгаа, өндөр цалин авч байгаа, өндөр цалин одоо хүчнэрээ ажилласан хэмжээгээр Монгол цалин авах боломжийг бүтүүлж өгөх хэрэгтэй. Юу гэдэг хааж утсан ч 250, хааж утсан ч 300 сая төгрөгийн цалинтай биш. Тэ хааж утсан 500 сая төгрөгийн цалинтай биш. Чи хэрвээ өнөөдөр магадгүй тэ хүн өнөөдөр цэвэрлэгч байж болно, аюугаач байж болно, тэ юу ч хийж болно, тэ. Гэхдээ чи магадгүй өнөөдөр 5 давхрыг цэвэрлэх юм бол чамд 500 сая төгрөгийн цалин өгье, 10 давхрыг цэвэрлэвэл сая төгрөгийн цалин өгье, тэ. Чи 10 аюугаа бол 10,000 өгье, 100 аюугаа бол 100,000 өгье. Магадгүй тэ. Чи магадгүй юу гэдэг 2 төсөлтөөр ажиллаж байвал чамд 500 мянга өгье гэдэг бол 3 төсөлтөөр ажиллаж байвал чамд сая төгрөг өгье гэдэг юм тийм. Хүн ингэж хийснээр нь чадварыг нь хийсэн бүтээснээр нь хөдөлмөрийг нь үнэлж салин болоод ийм л нэг тийм сайхан боломжийг нэг өгч хэрэгтэй юм л да. Ингэх юм бол хийж гисэн их ажлууд их цалин авахыг бодно шүү дээ. Авсан цалингаараа хүн амьдралаа дэвшүүлэх бодно шүү дээ. Ингэх юм бол өнөөдөр хүмүүс магадгүй готрох явахгүй гэж боддог. Манай нөгөө дэх үед социализмын үеийн муулаад ярьчихад
социализмын үед дарга цэрэг хийжсэн хүмүүс мундаг байсан, илүү их нэр хүндтэй цалин их авдаг байсан болоо тэрөө сүүлийн үеийн эцэг эхчүүд хүүхдүүдээ бүгд л дарга цэрэг болох юмсан, дээд мэрэгчлээ болох юмсан гэж хошуураад байна л да. Гэтэл одоо бүгд дээд мэрэгчлээ болоод байдаг цаатгаар яриад байгаа зүйл бол нөгөө нэг бусад орон зайг гүйцэх хүмүүсийг бид нар яах ёстой болов гэсэн асуудал гараад байна л та. За тэгэхээр юу гэдэг одоо нэг диплом, олон диплом өөрлөөд ихтэй сургууль сурснараа одоо их мэдлэгтэй чадвартай гэж одоо боддог залуучуудыг би бол одоо уучлаарай гэж хэлдэг юм л да. Юу гэдэг магадгүй ингээд зарим ингээд гадаадын олон сургуулиуд мөнгөөр зохиос орчихсон те. Одоо мөнгөөр зохиод одоо их мөнгөтэй аав ч юм уу их мэдлэгтэй аавын буянгаар олон ихтэй сургууль сурцсан өөрийгөө одоо их олон диплом өгүүлсэн тийм нөхдүүдээс би хөдөө намайг талд авч авчиг би илүү олон нэг амьдрах гэж боддог жишээ. Би хоол хамгийн дөрөнд холж идэх гэж боддог. Наад дэдүүд тэсээ хацуулж идэх хамгийн дөрөнд би хаан усаагаа олж явна. Хамгийн дөрөнд би богдуу засаж байгаагаар би амьдрах. Тэгэхээр энийг үхэхэд надад амьдрах шалрыг л байгаа. Тэгэхээр эндээс би ямар жишээ хэлсэн бэ гэхээр тэр одоо юу гэдэг дипломтой сургууль төгснөрөө мэдээж чанартай сайхан мундаг сургууль төгсөөд улс орныхоо хөгжилд одоо болсон хүч болоод болохгүй юу яг үү гэхдээ хит тийшээ битгий залуучтай огшуураарай хит тэрийг одоо би зүгээр л нэг одоо коллежид сурдаг те би өнөөдөр зөвхөн Балгын коллежид сурдаг би өнөөдөр нарийн бовны цэхийн одоо юуны сургалтанд сурсан гэдэг утгаараа битгий эзэж өөрийгөө битгий голоорой чи тэр чиглэлээр харин хамгийн шилдэг явах хэвээр тэр чиглэлдээ хамгийн сайн ажиллах хэвээр тэр чиглэлээрээ улс орныхоо хөгжил хүнээр оруулах хэвээр тэр чиглэлээрээ чи олон хүмүүс боломжийг бүрдүүлэх хэвээр гэж хэлмээр энэ утгаараа юу гэдэг хүн өнөөдөр барилгач юм байна уу дарга цэрэг байна уу энүүгээр бол хамаахгүй шүү дээ хүн өөрийнхөө хийж байгаа ажилдаар сэтгэл ханамжтай тэр зүйлээ өөрөө хүсэж тэмүүлж хийдэг бол гоё шүү дээ мэдээж л боддог юу гэдэг хүний өөрийн хийж байгаа зүйл өөрийнх нь хийж байгаа зүйлээр тэр залуухан бол хийж байгаа ажил хийж байгаа зүйлээрээ хүсэл мөрөөдлөгөө урагшлах хэвээр хэзээ нэгт хүн би юу гэдэг хүсэл мөрөөдлөө мартахгүйгээр явж байгаа хүнд хүсэл мөрөөдөл нь ойлтол идэх байхгүй ингээл надад санагддаг юм. Ойлтол идэх. Өнөөдөр хүсэл мөрөөдлөө мартахгүй тэнийхэд яваалгаа бол өнөөдөр хүсэл мөрөөдөлтэй холбоотой биш өөр ажил хийжсэн ч гэсэн хүсэл мөрөөдлөнд дээр ажиллана ойлтол идэх байхгүй. Тэгэхээр энэ бол угаасаа байгаль дэлхийн бас нэг хууль шүү дээ. Чин сэтгэлээсээ хүсээд яг хоо заримдаа зарим зүйл ингээл аягүй гоё боломж бүрддэгтэй адилхан дээ. Тэгэхээр хүн өөрөө хүсэл мөрөөдөл хөдлөө залуучууд явах хэрэгтэй. Тэр нь бол ямар нэгэн ажил мэргэжилтэй бол холбоотой зүйл биш гэж бодож. Тэгэхээр тэрүүгээрээ одоо капитал тэрүүгээрээ гоё одоо хас жаргалтай тэрүүгээрээ өнөөдөр амьдрал аваа явж ивэл тэрэнд асуудал байхгүй шүү дээ. Тэгэхээр би Монголыг өнөөдөр яг ийм гомстой хүмүүсийг хөгжүүлнэ гэж боддог тэр үед те. Тэр дарга цэрэг болохдоо чухал биш шүү дээ. Дарга цэрэг болох нь болно. Сайхан ажил хөдөлмөрлөөд ус орныхоо нэмрд оруулах хөгжил явах нь явна шүү дээ. За баярлалаа.